Би одоо хэсэгтээ энэ тоглолтын хичээл ер нь жоохон намж марах чаа. Нэг болсны холоо бид хоёр. За. Таныг одоо үйлдвэр нэгсэн Монгол улстай шиг л юм болно. Олонний танилын онцгой гэрээр. Сайн байцгаана уу MFTV отог олонний танилын онцгой гэрээр контент маань инфо дараагийн дугаар маань инфо эхэлж байна. Тэгээд бид бүгд инфо дугаартаа рэпер Гинжин Юурам тэгээ айдар болохоос өмнө ивент гихнэрэ дурдъя тийм ээ мэдээж моби хоом буюу вүү байгаа шүү манай хаан дараа чи ивентгч Боноко дахин боловсруулсан савтай Боноко байгаль дээлтэй Боноко ус нь хамтран ажиллаж байгаа. Тэгээд та бүгд Боноко усыг ууснараа байгаль тог хаяхгүй гэсэн үг ер нь бол. За тэгээд дараа чи хамтран ажиллагч мэдээж хаамттай брэнд байлаа. Уулын болон спортын хувьсны дэлгүүр Улаанбаатар 4 салбартай манай хаан уулын болон спортын хувьс авахыг хүсэх юм бол одоо миний подолк байна, миний гадуурх байна, анхуушин гадуурх байна. За тийм ээ. Миний өмд байна. За ингээд хамт байгаа. Уулын болон аялын хувьсны дэлгүүр Гинжинтэй уулзцгаая. Энд гэхдээ гинжингийн яг гэр бас гэр ажил гэх юм уу мэдгүй. Ер нь бол бид хоёр сая хаалган тогшид хилцэн л дээ баг дутуу хаач. Одоо яаж харах нь харъя юм. Сайн байна уу. Ийм мем зураг байж шнэ. Орон дээр энэ шилттэй ингээд хөлөөж хийгээ зав. Гадаадын дээр юм мэдхүү. Орон дээр шилттэй ингээд. Яаж яачаа гэдэг. Настрам гарах. Тэр шиг үү. Микс шүү. За сони юу нахаа. Тэгэл байжлын тоглолт гээл тоглолтын бэлтгэл гээл бэлтгэл ажил. Танд 5 сар өгч. Энэгээр сууцгаачих юм уу? Энд ч суучвал зүгээр үү. Ингээд би суух уу? Би ингээд суучих уу? За энэ одоо юу гэж явах юм бэ? Гэр ажил гэж явах юм. Юу юм бэ? Студи гэж явах юм. Офис л гिचэндээ тэгэл энэ ч яг хуу бас ормор бүх юм л байгаа л та. Тэгэл нөгөө энэ ч хоноол шууд сэрэл одоо хийх ёстой хөгжим байгаа бол хийгээд ч юм уу эсвэл контент янз бүрийн байгаа бол эсвэл хурал бол шууд хуралдаа. Тэгэхгүй биш нөгөө ярмаг хэмнүүлсэн бохгүй юу. Тэгээд ярмагаас одоо тэдээс хуралтай гингуутал тэн төгжилчлээ, ингэчлээ гэж хоцроол те. Айгуу тийм ажил бол салгартах маягтай байдаг учраас энэ ч нэ ингээд байршаал газар дээр юм үлдэрлээ. Моби хоом өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл. За ойр тэгээ төсөөрсөн минь. Одоо шууд нөгөө булангуудтай. За. Шууд булангаа шууд одоо олон юм оршихгүй шууд эхлэе явчих. Хин нэгний бид тэр өрсөлдүүлэх ч юм уу яах чи одоо юу гарч хамаагүй. Шууд өөрөө чи ядагч гэж яасан ч болно. Нэг нь боол болох юм. Нэг нь боол, нэг нь ноён. Ноён хаан болох юм. За тэ гремик сайхан үдчихсэн юм байна. Ташурд машурдаад шүү дээ. За. Одоо ташуурсан ч болно. Ер нь дураараа хамаагүй. За та хоёр тэгвэл гар барилчихгүй. Энэ дэр гараа тавьчих. Би дийлчтэй дөө. За тий барилж ирсэн юм те. Үдчихлээсэн. Гэхдээ одоо тэгээ дахиад одоо энэ дээр нэг нэвтрүүлэг дээр шал өөрчлөж магадгүй юм тийм ээ. Гэхдээ бас эвгүй шүү энэ нэр бас барьцгүй те. Та бол хэний дийлнэ гэж бодож байна. Мэдгүй юм байна. Та хоёр чи яг жиминг бас ойрлож байна. За. Явах уу? Нэг бэлгүүрээ. Тэгээ давшаараа. Тэг сайтаа. За нэрэл дийлт юм байна. Би дийлч. Чи юу л хизээ яалаа. Диштэй нэг. Black Combat-ийн хэдтэй байж байгаа гэсэн. Яа. Гэтэ энэ яг энэ сүүл рүү энэ хатуул болж байгаа нь тохоо өвчлээ энэ жоохон. Зөөлөвч төвчээртэй дийллээ. Тэсвэрийн юу болж байна? Хүчний тал дээр За би одоо тэгээд боол. Тэ одоо студиудаа сайхан цэвэрлүүлж барьж болно. Одоо хүзүү тоо бариулж болно. Одоо тоглолтын завгүй амс бандаж энэ юу ч угааж барина. Бүгдийг. За хэр хугацаатаагаар. Энэ нэвтрүүлэг дуустал. Тийм. За. Хэр хугацаатаагаар насаараа гэж. Тоглолт дуустал. Юу ч хийж болно дөө. Заавал замаараа санаанд орчуул яачи. Тэ сэтгэлээрээ сайхан тэр. Чи ч сэтгэлээрээ сайхан. Тэгээ. Одоо ядарч байгаа нойр олгүй ер нь өдөр шөнөгүй бэлтэж байгаа. Оолонд тэр авиг зэгцэлчихүү. Ер нь энэ ширээний юм. За тэгээ сайхан зэгслээ дэвчээд доо тэгээд. Тэр нь дагаа яж юм ойлоо ярьж мэх юм болоо. Энэ хэд хааш нээшин нүдэнд харагдахгүй гасвал тэгээд дэвчээд өөдөхгүй шүү дээ. За наад чи юм. Тий. Энэ нэрийг болохоор тэгээд нөгөө аягнуудыг нь угааш шүү дээ. Аягнууд уу? За тэгээ. Хогнуудыг нь хогийн санд хийгээд сандал дээр тавихгүйгээр. Тэгээ энэ ч бас хогнууд байна, хаях юмнууд байна. Нэнгүүр бас нэлээ юмнууд байна оо авшраа. За манай халуус тасарсан байгаа шүү дээ. Тэгэхээр сайн л байгаа байхгүй бол бас нэрлэхгүй. За энийг хөргөч хэрэг дурлаад сайхан хямнууд байна. Надаа яг миний иддэг юм нэх байдаг юм дөө. Би чинь талмалх нэг иддэг байхгүй юу? Юу иддэг вэ? Бид ер нь бол өглөө бол үлэн дээрээ
зүгээр кофе уух туртай шууд тамхиттал. Тэгэл дараа нь яг өдөр үйлчлэхээр өдрийн хоолой идэл. Дуулаад. Хэдтэйгээсээ та хоёр дуулж гисэн юм бэ? Би чи 2007 оноос юу яг хөгжим бичиж ирсэн. Тэгэхээр чи 15 мавтай байсан юм уу? 15 тагаас л. Тэгэл одоо 19 жил болж. Дараа жил 19 жилээ. 20 жилээ ингэж байна. Тий. Дараа жил 20 жилээ боо. Тий. Гэтэ 20 жилийг чихгүй. Би одоо хэсэгтээ энэ тоглолтын хичээж ер нь жоохон намж болох чаа. Шалтгаан нь болохоор би бол өөрөө хиймээр байгаа байхгүй хөгжим. Өөрөө энэ дуртай болохоор. Гэтэ нөгөө яагаад байгаа. Би нэг юм ботсон яг сүүлийн үед ингээ хүмүүсүүд бас таг болчих шүү дээ. Одоо ингээл зарим артистууд жилмэл байхгүй болж дуу ихээр нөгөө comeback гэлтэй ерөнхийдөө өгүүлэгддэг юм шиг байгаа юм бас тий дуу муу. Тэгмээ би болохоор ерөөсөө хүмүүст ингээл сар болгон клип цацаал ингээл хөдөлмөрлөөл тахаар сүүл рүү за энэ дуу хийж л байдیں۔ Гэж бодоод өлөг болоод байгаа юм шиг баг сүүл рүү намайг бүр талархаасаа илүү баг за энэ байж л гэдэг гэсэн шиг бодоод байгаа юм санагдаа би ер нь жоохон өөрийгөө сануул хийж бодчих. Өгүүлэгдэг. Хинжингүү та нар нэг жоохон амдраад үз. Ильямаго Монголын хөгжим ямар байх вэ хараад үз гэж бодлоо. Эвгүй юм болох нь дээ. Одоо энэ зоны цогыг араас Тэгээ байхгүй. Ер нь бол нэлээд пауз авах нь шүү. Гэтэ би цомогч юм ямар нэг юм дээр л ажиллана л та. Зүгээр яа. Өөрөө болчихоо. Тий. Цацахгүй. Сарыг идэд үзээтэй энэ. За Монгол улсын алдарт рэпер Гинжи ах маань ямар өглөөний цай уудаг вэ? Энэ бас их холиод апдейтлж гаргаж штэ нэг бүтээгдэхүүн биш. Энд тэндээс цуглуулж байсан чинь бас орц шиг. ямар Ямар гоё юм бэ? Гоё нөө. Дээрнээс гоё юм. Тий. Тэгээд өглөө нөгөө бас шууд ингээ хям талах гэх надад хүн санагдаад байдаг ходоод агч. Тэгээ яг энэ амар гоё фреш санагдав. Хомто брэнд Монголиа. Уулын болон спорт хувцасны дэлгүүр. Таны энэ хэрэг дурлал болон явж байгаа болохоор энэ үс чинь яг өөрийн үс үт юм уу? Өөр их шүү дээ. Ингээл харах юм бол энэчнээс ингээл яг угаас явж байгаа шүү дээ. Энэчнээс ингээл өмнө нөгөө яг анх хэлэхдээ залгуулсан. Тэгээд ийм урт мөртөөс санаж байгаа бол. Тэгээд сүлд залгаасуудаа аваад одоо яг дандаа оргоор минь энийг ургуулах санаатай. Гэтэ ингээд үзүүрээсээ сэврээд ер нь бол урт болохгүй юм шиг иймэр л байх юм шиг. Гэтэ ийм байх нь бас надад зүгээр юм илүү залуухан young character тоххой. Энэ тэгээд бас ингээд үсчид ийм болгочдөг юм байна тий. Өөрийн үсийг ингээд хувиргаад тий нөө зүгээр ингээд ийм тусгай зүгээр ингээд угаа зарчлагаа их төвхтэй юу? 7 хоногт 1 мэг угаад тий. Гэтэ нөгөө юу ихгүй хүн жирийн үстэй хүн ингээд нэг үсээ нэг 2 хоног угаахгүй хатал таслагдчаал ингээд хуух муухан үнэртэл хэлдэг шүү дээ. Энэ хуухч нь бас яг энэ гар маршиг тасчд юм лээ. Эхэндээ аим захтнаатай байж байгаа сүүл рүүгээ нөгөө угаахгүй байгаа тахаар хуух нь яг ийм шгүй арьс болоод тийм нөө таслагжилт маслагджилт ч юм уу муухан үнэрх гэдэг ч юм тийм хүмүүс байхгүй болсон. ер нь тэгдэг гэсэн тий. Ер нь бол үсчид зөвлөгтөө тэгдэм байл шүү дээ. Айл болох хол угаа гэдэг юм байл шүү дээ. Тэгвэл ойрох угаах тусам Ер нь тэгтээ баг байхад тэгдэг байсан шүү дээ. Би одоо гэр оролт ингээл баг байхад ер нь бол 7 хоногт бараг нэг удаа толгоо угааж магадгүй байхад ер нь бол үс таслаг зүгээр л гэдэгсэн тий. Энэ хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүд ч өөрсдөө айгүй тийм одоо ингээл яг үнэлэхэд ингээл нүрээ савндаж угаагаа дараа нь араас нь тос төрхдгүү хүмүүсүүд ирчүүдийн бас дийлийнх нь бас одоо ч зүгээр болсон багталтай тийм байсан шүү дээ тий. Сүүлдээ тэдний арьс эмгтээчдээс илүү цэвэрхэн байдаг үсэн шүү дээ. Тэнгууд одоо ингээл биемээ болохоор багаас харсалтай марсалтай гэл тосмос амар их төрхдөг байхгүй юу. Тэгэд ингээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд хэрэглээд тахаар тэр тос арьсаа эрхлүүлээд бүр ингээд адилхан бодлоо тийм нүүр болсон бүхс өгдөг энэ гоо сайхан Дахиад ажиллахаа нэхэд идэг тийм тэгдэг юм байна. байнгын л үнэтэй цайтай илдэв босон юм. Ер нь бол гоо сайхны би бол бас гэж бод. би бас өөр нэг хэрэг дурлаа гэж бодоод байна. Тэгээ би ерөнхийдөө барааны савангаар данд одоо нөрөө бодог. Тийм үү? Би яг итгэж штеп. Би ер нь хипхоп гэдэг нэг дуугийн сонсдогчсон яг ингээд нэг тийм одоо хэлбэл жоохон муу л да. Энэ яг ер нь энэ таны нүдэндээ хөмсгөн дээрээ шивээс Ильяма гэдэг Ильяма юу? Ер нь ямар утгатай юм? Харин тийм. Яг хөө зүгээр би нэг гоё латинээр бодъё гэж бодоод тэгээд нөгөө L гэдэг чинь ерөнхийдөө D гэсэн үг байхгүй англи артиклтэй. The goat гэсэн үг байхгүй. Тэгээ Яма гэдэг нь болохоор ерөнхийдөө Яма гэдгээ би зүгээр Яма гэсэн. Тийм монголоор хэлсэн. Тэгэхээр чинь The goat гэсэн үг байхгүй. Яма гэдэг нь жигнэсээ Яма юм байна тийм. Яма. Тийм. Тэгэл тэрийг Яма гэдэг тийм испанжуулаад тэгэл Ильяма гэсэн. Сүүлд чи яхтай хийсэн дуун дээр Яманы зураг байсан шүү дээ. Тийм. Яг тэр гэхдээ Яманы утгыг бол та хоёр бол ойлгоогүй байгаа юм уу те? Ер нь би нөгөө Ямач нөгөө goat гэж яриад байгаа шүү дээ. Тийм л утгатайгаар бол. Тийм яг goat гэдэг чинь өөр англиар Яма шүү дээ. Тэнгууд ягаад хүмүүсүүд Яма гэдэг үг вэ гэхээр
greatest of all time гэж байгаа байхгүй юу? Бүх цагийн шилдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд наа чи өстой GOAT, наа чи ингээ LeBron James чинь GOAT гэдэг чинь бүх цагийн шилдэг мэлдэг гэсэн хоцсон байхгүй юу? Тийм. Тэгэл GOAT гэдэг чинь тэнгуудаа тэр чинь уртаар унших юм бол зөв GOAT Яма гэдэг үг болчихж байгаа. Тэгэл Яма гэж байгаа байхгүй. Тэгээд би өөрийгөө зүгээр бас бүх цагийн шилдэг гэж л өөрийгөө өргөмжилж юм гэсэн үг л дээ. Тийм. Тэрэндээ хорслогдож тэрэндээ хүрэх гэж бас хүрсэн шүү дээ. Хүрсэн. Оо за би бүх цагийн шилдэг шүү дээ. Ер нь бол гэхдээ үнэхээр vibe-тай дуу хийдэг шүү нэр энэ. Яг л айгуу гоё. Коронавигаа дээр бол яг л бүр ах чи сериожо тавих уу? Нөгөө флексийг тавих уу гэдэг аль алийг тавиад бид тэр чи бүр флекс бүр яг ингээд агаартай бүр сонсохоор тэр дүр өөрөө ургаад идэг нэг дуун дээр нэг хөгжим сонсохоор бас нэг хүн хөглөгддөг штэ. Тэр шиг коронавигаа тэр флекс гэдэг дуун дээр хөглөгддөг байхгүй. Сонсож байгаа. Хамгийн анх флексийг тавиал яаж яах хамгийн анх та хизээ үзэж юу гэж бодсон бэ ер нь хүрээд эхлэхэд миний дууг тавьчихжээ гэж бодсноо. Энэ одоо шалиг юм дээр миний дууг одоо бас айгуугаа клипийг шал өөр vibe өгч их чинь. Маазраан дээр тавьчих юм гэж хүрдсэн. Ер нь би чинь тэгэл нөгөө бас өөрийгөө гайгүй хошин шогийн мэдрэмжтэй гэж боддоо ш. Тэгэл ерөнхийдөө хараалаа ойлгол надад бол таалагдчихсэн. Тэгээд танахаас бас холбогдож ирстэй ерөнхийдөө ингээд тавьж ир болох уу гэд. Тэгээ би угаасаа тэг гэл хийчихсэн санаж байна. Тэгэл ер нь бол дуртай байсан. Тэгээд бас энэ дашрамд нэг юм хэлэхэд одоо ингээд хүмүүсүүд одоо зарим нэг уран бүтээлчд өөрсдийн дууг ингээд ашиглангуут л шууд нэг бас хилам хийж мих гээл те. Эсвэл CU GSS баг ингээд мөнгө аавн их гэл GS дотор нөгөө дуун явж явах юм бол тэр надад амар онцгой санагдах байхгүй юу. Тэд нар тэр дуугаар ашиг болоогүй шүү дээ. Оо GS дотор гинжигийн дуу явд юм чи хэдлээ GSS нь юм авчиг гэж хинж авахгүй л байгаа шүү дээ. Тин чи харин зүгээр хүүхдүүд хүмүүс орж гарч агаад бидний дууг гой түгээж өгöd мэдгүй хүмүүстэн сонсуулж байгаа байхгүй юу. Тэгээ хандлтыг YouTube дээр атлист те хандлтыг нь өгч мөгөөд чинь амар тусалж байгаа байхгүй юу. Караоке бол цэвэр тэр караоке хэдлээ орж гинжигийн дуу дуулъя гэж орж мөнгө төлж байгаа бол тэд нар биднэрт нөгөө ашигын хувь өгөх хэрэгтэй болохоос биш GSC ч юм уу ресторан бар лаунжид явж лээ хэлдэг. DJ-нэр дууг нь тавьж лээ хэлдэг чинь гой түгээж өгч байгаа байхгүй. Тэр шиг та хоёр бас тэр флексийг хийхэд би бол бас хүмүүсүүдэд түгээж өгж байгаа гэдэг утгаар надад бол гоё л байсан. Тэр дууг зөвхөн тавьж ашиг аваад те флекс дээр тулгуурлаж яагаагүй. Оо флекс явдсан чинь энэ хоёрын бичлэг гоё шүү гэж тэр бичлгүүд чи үзээгүй л байгаа шүү. Та хоёр өөрсдийн контент ч гоё болох л үзэж байгаа шүү. Баярлалаа ха дуугаа сайхан ашиглуулж. Яадаг гоё vibe-тай дуутай те. Чи бол амар фэн үсттэй сонсдог. Би бас ер нь сүүлд айгу ер нь л айгу явах тусмаа ингээ улам ингээ чангардаг рэпер гэж би айгу боддог байхгүй юу. Тэгээд сүүлд нөгөө Double Boys гэж яг юу суудах юм бэ би. Бас тэрийг бас. Тэр бас гоё наач гоё асуулт ш. Наач гоё асуулт ш. Double Boys гэж одоо ер нь бол юу гэж 3-4 утгатай. Тэгээд нэг нь болохоор Добу мэргэн гэдгээс мэдээж бас нэг санаа нөгөө юу нэгаа өгшил нэгаа тий Добу мэргэн шиг гэдэг утгаар Добу монголчуу тий дээрээс нь dope гэдэг одоо гоё гэдэг dope тий dope гэж үгээд штэ тэрнийг одоо ер нь бол гадаадын dope music ч юм уу эсвэл dope boys гэдэг юм амир их байдаг байхгүй одоо dope boys гэдэг бүр хамтлагч байдаг тий тийм байдаг байхгүй тэнгууд ерөнхийдөө нэг их хэрэглэгддэг тийм холбоо гэх юм уу dope boys гэдэг тэнгууд тэрийг би нэгт монголжуулаад Double Boys болгоод дээрээс нь бас нөгөө ерөнхийдөө нэг гамбургер, мамбургер эсвэл нөгөө юмнууд чи Япон, Аз тийм нэг юм аялгаараа одоо юу гэдэг лээ тэгдэж штэ. Тэгээ Dope гэдэг Double гэх нэг юм Япон, Азжуулж байгаа юм шиг бол сонсогдуулж байгаа байхгүй Double гэдэг. Тэгээ дээрээс нь бас Double гэдэг үгийг ер нь Double Boys гэх Double Boys гэж амжигтай ер нь Double юмыг ингээд дандаа даблдах гэдэг утгыг бас цаавар хэлж байгаа одоо ерөнхийдөө тийм хастлер хүний майндсет гэх юм уу одоо ер нь надаа 500 төгрөг байх юм бол би нэг яаж 1000 болох уу гэдэг тэр бодол тиймэрхүү бодлоо ерөнхийдөө юмыг даблдах гэдэг утгыг бас бэлэгдэж даблж байгаа. Бүх юм хоёр. Тийм болохоор нөгөө логон дээр ч гэсэн юм хоёр дэлхийн логотой манайх хоёр дэлхий гэдэг байхгүй би дэлхийг ч гэсэн хоёроор харж байгаа гэж байгаа юм аашин тий. Ямар ч юм тийм бүх юм л даблаар харах гэдэг утгатай л да. Боноква айгал тайртай сонголт. Таны одоо нас чи хэдэ? 25. Юу вэ? Бид хоёр одоо 18. Одоо би 92 оных штэ. 90 бичжилтэй. Тэгэхээр чин хэд хүрч байгаа юм бэ? Би одоо насааж марчтай тоглолт гэж авсаар 34 бидтэй. 34. Хамгийн анх таны энэ оргил үе гэдэг шиг одоо ер нь карьер хаанаас ихсэн гэж боддог вэ та?
Тэр дунд. За би бол яг уу Араас нь бид хоёр хэлий бодлоо. за За. би бол яг уу за эхлээд бид хоёрын бодлыг сонсъё тэгвэл. Ер нь бол хамгийн анх ер нь бол би чинь 7 илүү 8 дугаар ангид байхад өгзөх сайхан бол зүс сайхан гэдэг дуугаар нь хамгийн анх шууд яг гинжин ингээл тэрэн дээр л ингэж амар гоё гарч иж байгаа юм санагдчихсэн шүү дээ. Тэр яг тэр дуугаар нь яг ер нь бол мэддэг болсон гэх юм уу. Надад ч гэсэн тэр дээ. Ерөөсөө мэддэггүй байсан чинь өгцөг бол бурхны бүтээ. Жоохон ч байсан яаж тэр бүкс нь гоё харагдаж марагдалаа. Намайг дагаад синг шиг уур амьсгал орж ирэл нэх гоё юу. Тэгэл тэр үеэс бол бид хоёр бол мэдэж эхэлсэн юм байна. Ямар дуучин байна Тэгээ гэдэг. ер нь бол яг зөвлөлтөө угаасаа яг 14 онд би нөгөө эхлээд 7 оноос дуулахдаа би Easy Lock гэдэг нэртэйс байхгүй юу. Тэгээд Easy Emi-г сонсч мосдог гэсэн. Тэгээд Easy Lock гэдэг нэртэй байжгаад 13 онд Гинжин гэдэг дуу игээд ерөнхийдөө нэрээс олж байгаагаа ингээд өөртөө ягаад тэгээд тийм нэг байд штэ. Нэр нь өөр байсан бохгүй. Тийм. Тэгээ бүдлэн үүсчихсэн хүмүүс тэр айгүй. Тийм үү. Тэгээд яг дараа жил нь би өгзөг сайхан бол зүс сайхан хийгээд тэр ерөнхийдөө айгу тийм шинэлэг байсан ч юм уу хүмүүсүүдэд их хүрсэн. Тэгээд тэнгуутаа би бас нэг яасан юм аа яг сургуулаа нөгөө Тайван сурдаг гэсэн. Тэгээд сургуулаа төгсч мөскөд тийм хөгжмөдөө жоохон яг юм итгэвтэй хийгээг учраас ерөнхийдөө буцаагаад ингэ 15 6 онд яасан. Тэнгуутаа тэгтээ тухайн үед нэг хайрцаг тамхи мамих Вацлаа өдргээл дунд хийж лээсэн л да. Нэг тухайн нэг сонсдог хэдэн сонсмосол нэг амар яг үзэг шиг явахгүй. Тэгтээ ерөнхийдөө нэг гинжин гэж хүмүүс мэддэг болоод эхэлсэн тийм үе байсан. Тэгээд 17 онд Хөрх Ок Trap сонсдгийг хийсэн. Тэгээд 17 онд ерөнхийдөө манай лоожсон манай нэг одоо Лилтөгийн тэгээд Флаб бид нар чинь нийлээл лоожсон гээл тэгэл Аригу Маригу гэдэг дуу гараал Get Money дээр гараал Хөрх Ок Trap сонсдог гээл ерөнхийдөө Хөрх Trap бас амар явсан шүү. Тэгсэн тий. Тэгээд лоожсон гэдгээрээ бид нар ерөнхийдөө 5-20 мянга тэргээд ерөнхийдөө бас нэг хурган prime time байсан бохоггүй. Тэгээд тэр үедээ тийм байжгаад тэгэл 18 оноос 19 онд Мисэмтэй хамгийн анхны яг ийм дуэт гэх юм уу те хоёулаа дуулдаг дуу энэ мөчийг хийгээ 100. Тэгээд 19 оныхаа 11 сард нь би анхны соло тоглолтоо хийгээ Toast to Zoos гэдэг цомгоо гаргаад тэгээ 20 онд нь тэг корона мороно болоо тэгээ 20 онд нь бороо хийгээд Борооч бас шуугуулсан шүү тий. Бороо болсон шүү дээ. тийм тэгэл цаашгаа нөгөө ATM гэл нөгөө хорслын дуунуудаа хийгээл 23 онд миний хоол 22 онд 21 онд ч миний хоолоо өвдсөн байхгүй юу. Би чи хавдар туссан шүү дээ хоолондоо. Тэгээд хоолоо өвдөөд хагалгаанд ороод буцаж ургаад дахиж Турк явж хагалгаанд ороод дахиж ургаад дахиж Турк явж дахиж хагалгаанд ороод би 3 хагалгаанд орсон байхгүй юу. Тэгэл яг тэр үеэр миний хоолоос өнгө хитэн дуунууд байдیں۔ Тийм. Нилээн сүүцэн гардгүй байсан тийм. Нилээн сонгодог. Тэрөөр хийсэн дуунууд байгаа. Тэгээд одоо тэднийг сонсоход надад тэр бодогдоод ерөнхийдөө нэг траума гэх машин жоохон тэр дуунуудаа нэг дуртай биш л те. Тэгэл яг сүүлдлийн хагалгаа чинь би хизээлээ 24 онд билүү ороод за одоо бити дахин ураас хэрвээ энэ урахгүй л байх юм бол би зүгээр л жихэн нөгөө Илиама гэдэг шиг те яг жиг хийзэр хийлнэ гэж дотроо бодож исэн. Тэгэл гэсэн чи яг азуулж ургаагүй. Тэгээ 24 оноос хойш яг өвлөөс нь нөгөө хувь заяа тэгэл half to flex эдрэг 25 оны 1 сараас. Хувь заяа гэдэг дууч нь тийм утгатай юм биш тий. Тийм ээ тий. Тийм тэр бас мэдээж тэр мөр орж байгаа. Болохгүй юу ер нь тэгээд өөрөө хүсэл байгаад байдаг хоолой тийм асуудалтай гадаг дууч үний гол юм тий. Тэгэхээр тэр бол яг итгэцэн байхтай хийсэн дул та. Тэгээд хувь заяаг хийгээд тэгэл half to flex дараа нөгөө хавраас нь энэ да хүрээ мөрөөгөл тэгэл цөмөрсөн шүү дээ. Тэг төмөрсөн. Тэр үед яг харахгүй айгу тийм чанардсан тий. Бороо бүр амар тий. Бороо алсан шүү. Тэгээ Хүмүүс ингэж яриад байдаг те таныг юу гэж та өөрөө хэд хэдэн мэддэгдэл юм уу ингээд ер нь анзаарч хат яриад байхгүй. Өнийг хулгай гэдэг та нар энэ чи дууг сайжруулалт гэдэг. Би бол танд тендэрч амар санал нийлдэг. Бороо ороосоо гэдэг дууг чинь бүр хүүхэд байхад бид нар дуулдаг гэсэн. Одоо тэр дуу гарааг бол ер нь мартагдсан байхгүй. Бороо нэг чинь ингэж хуучны юмыг шин залуу үеийнхэнд хүргэж байгаа. Хоёрт тэр чинь бас юу байхгүй юу? Би зөндөл хэлжсэн да хипхоп чинь өөрөө хуучны юмыг ашиглаж одоо сампл гэдэг байгаа шүү дээ. Тэрийг тавьж доор нь хипхоп шинэ орчин цагийн бөмбөртэй одоо хипхоп ч орчин цагийн хөгжим шүү дээ. Хуучны дууг орчин цагийн бөмбөртэй тавьж дээр нь өгүүлэхийг өгүүлж хипхоп ч хамгийн анх үүсгэсэн байхгүй юу? Ер нь бол ерөөсөө 60 70 онд хуучны jazz mas дууны аяыг нь
Аваад доор нь тус гэл хипхоп бөмбөр тавиал тэгэл дээрэс нь өглөөлтэй DJ мижнэр өвлмөж хүмүүс пари хийлүүлээл шоудуулаад тэр чинь хипхоп яах тэгж үссэн. Яг тэр зарчмыг би ер нь тэр хипхоп жанжин шугамыг би барьж юм хийх өөр дуртай байхгүй. Тэгэхээр зүгээр л нэг хүмүүс болохоор өөртөө юм сэтгэж чадахгүй ингээд дуу хулгайлаад гэдэг юм хэлдэг байхгүй. Би зүгээр төгөлдөр үрдэж чинь дан гэдэг ч юм те. Тэгэл тохойноос нь ингээл хийл тоглуулаад тэгэл хипхоп бөмбөр тавиад би дуу зохиож чадна ш. Тэр чинь амархан бохгүй. Хуучны дууг яаж тийм креатив байдлаар орчин үеийн бөмбөр дээр тавьж тэр гоё хүмүүст хүрэх вэ гэдэг чинь өөрөө илүү бүтээлч илүү хэцүү ажиллахгүй ер нь бол. Тэгэд ер нь бол гадаадад бол хүмүүсүүд хуучны дууг самплцсан багтаа ой нардаа энэ тэр дууг ингэсэн шүү дээ гоё болсон юм шүү гэж хүмүүс сонсдог байхгүй юу. Монголд болохоор энэ хулгайч энийг хулгайлч гэдэг байхгүй аюу сан тийм тэрийг илүү гоё бүтээлч байдлаар нь харуул илүү гоё л доо. Тэр бороо бүр тийм хэмжээнд аваач. Бороо гэдэг чинь тэр бороо бүр бороо гэдэг үг л байсан шүү дээ. Хүүхдүүд байрны гадаа ярьсан. Тэр бол бүр Моби Home өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. одоо дараагийн гой болон ховжи би шууд оролцох уу? Тэгэл та гой ховжи юм. Атахан ямар нэгэн олыг танил те таньж мэддэг хүний гой ховжи яаж хийж ер нь рэпертэн чи ховжи. Ховжи юу? За зөө бичнэх ховжи ер нь бол яг үнэлэх одоо наа худлаач байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэлэхэд ингэж чад үнэлэхэд би нэг ховжи яадгүй байхгүй юу? Хөөдгүй байхгүй юу? Ер нь бол хүн надад ингээ хов ярих гэдгээр би ер нь бол дургуутдаг байхгүй юу? Гэтэ би зүгээр бодоодох зүгээр хэн яалаа гэдэг энэ нэвтрүүлгийнхэн дөрөв юм чинь. За тэрийг би ингээ бодож байгаад гинт ярьч те. Тэгээд. За одоо зүгээр сүнсний булангаа орчих. За. Тэгэл танд ер нь амьдрал дээр нь таарж ирсэн тийм аимшигт явдал сүнс энэ үед л нэр юм би яг сүнстэй уулзсан юм шиг магадгүй юм байна да гэдэг ч юм эсвэл та нэг бүрнэхээр амар айсан. Тийм ер нь бол би уулын сүнсэнд итгэдэг юм бохгүй бүр. Одоохондоо сүнстэй нэг тааралтай байна. Тэгээд таарлах завгүй л яваад байгаа гэж би бол ойлгож байгаа шүү дээ өөрийгөө. Тийм завтай хүн сүнс хард юм шүү. За манай анхууш маань юунд гарчлаа, авид итгэжийн бэлгэнд гарчлаа. Тэгээд одоо танаас өөр юм асууя одоо жоох юм. Одоо энэ тоглолтын талаар асуумаар байна л да. Одоо найруулагчид ямар найруулгатай байгаа вэ? Бус тоглолтуудаас ер нь юугаар онцлог вэ? За бус тоглолтуудаас бол онцлогнууд их байна. За ихтэйсэн ярахад баажаа гэдэг манай ах байдаг. Баажаа ах найруулж байгаа олон тоглолт найруулсан юм л дээ. Даваас өрн халцаа гэдэг бас манай ах байна. Тэгээд тоглолтыг хийж байгаа артист нь Гинжин гэж артист байна. Онцлогийн хувьд бол онцлог гэх юм бол зөндөө одоо тоглолтын дээр болох юмнууд байна л да. Хөтөлбөрүүд гэх юм уу? Одоо дайралцаа юм болж байгаа рэпрүүд комедиантай хамт ингээд дайралцаа болно. Тэгээд би нөгөө Гинжи оддын ирэлтгээд нэг челленж эхлүүлсэн байхгүй би өөрөө хийсэн битээ тавь тий. Тэр нь 6 ялагч ялсан. Тэгээд тэднэрийгээ би яг тайзан дээр нэг эсрэг нэг байталтуулаад бит тавиад байталтуулаад амьдаар хэр явж байгаас нь улбаалж 1 2 3-ын бас шалгаруулах юм. Тэгэхээр тэнцээ бас бит байтлууд явагдана тий. Тэгээд ерөөхдөө өөр гоё сюрприз юм бол бас Америкээс сюрприз биш болсон л да. Америкээс бас манай таньдаг бас дайггүй рэпер бас тийм зүгээр нэг сургуу ачка биш нэг рэпер Нью-Йоркоос ирж байгаа бас хамтдаа нэг артисттайгаа ингээд хоёулаа ирж байгаа. Тэгэл ерөнхийдөө 3 одоо сетээс бүрдсэн тоглолт. Эхнийх нь би соло дуунуудаа явж байгаа. Хоёроосоо хамтарлууд те 3-аасаа лоожсон гэсэн нэртэй сет. Ерөнхийдөө лоожсон таамаглалтай лоожсны дуунууд явагдана. Манай флам исэн мэтрэл те. Тэгээ мэдээж төгөдөө зориулсан хэсэг байгаа. Тэгэл ингээл амархан боцсон ер нь юм уйлдаа холбоотой хүнийг өөдөхгүй айгуу гоё. Ерөнхийдөө тэрийг ингээ бүтэн бэлтгэлийг сонссон хүмүүсүүд бол энийг ч ерөөсөө өөдөхгүй мангар хурдан дуусч ийн гэж тэгж байна. 3 цаг байхгүй. Тэгээ 3 цаг бол мангар хурдан л дуусч байгаа юм. Тэгэхээр сонирхолтой байна л гэж би бол ойлгодох шүү дээ. Хомто брэнд Монголиа уулын болон спорт хувцасны дэлгүүр. Таны ер нь амьдралын одоо философи, үнэт зүйл, баримталж байдаг зарчим ер нь юу вэ? Ер нь бол яг тэрийг яг амьдрал дээр, хөгжим дээр гэж хоёр хуваарлаж бас болох байх. Хөгжим дээр бол би өөрийнхөө байх хэрэгтэй гэдэг зарчмыг л барьдаг. Өөрийнхөө байж ич хүмүүсүүдэд таалагдсан чиний онцгой байдал чинь хүмүүст гоё харагдан те. Тэгэхгүй 2 дахь 50 cent байх хэрэггүй байхгүй те. Бусдад таалагдахын тулд биш те. Бусдад таалагдахын тулд биш. Тэгээ дээрэс нь хүмүүсд 2 дахь 50 cent-ийг хүлээгээгүй байхгүй те. Би 50 cent байгаад хэрэггүй байхгүй жишээ нь те. Жишээгээр хэлэхэд хүмүүсүүд за энэ гард гэдэг хүн, гинжин гэдэг хүн
яаж ерөөхдөө за суухаар ярьчдөө тий. Бэлгийн хүргэл дээр яваад. Ерөөхдөө хөгжмөндөр жишээ нь өөрийнхөө байх яг өөрийнхөө хиймээр байгаа мал хийх бусдад таалагдахын тулд биш гэдэг өөрийнхөө ертөнцийг хүмүүсүүдэд харуулах гэдэг тэр зарчмыг би бол барьдаг байхгүй миний үнэт зүйл гэсэн үг. Яагаад гэвэл хүмүүсүүд одоо гинжин гэдэг за энэ гинжин гэдэг рэпер гарч иж байгаа нь энэ гинжин гэдэг рэпер юугаар онцлог юм юу н гоё юм гэдгийг сонирхохыг хүсэж үзэж байгаа болохоос биш дахиад нэг Big G-г харахыг хүсээгүй л байхгүй те. Дахиад нэг цэцээ би ахин нэг дуурайгаад яг тэрнтэй адилхан байгаа ч юм уу эсвэл Америкийн Tupac-ийг дуурайгаад ч юм уу хүмүүсүүд дахиад хоёр дахь Tupac хэрэггүй л байхгүй те. Хүмүүс дахиад шинэ өөр онцгой хүмүүс юугаар онцлогтой хүн үсгийг хүсэж байгаа болохоос биш. Тийм учраас ерөнхийдөө яг өөрийнхөө байх нь хамгийн чухал. Тэгэхгүй яг хүмүүс за ойр залуучууд юу сонсож байгаа вэ? Ерөнхийдөө нэг юм шаналсан эморсон хайрны дуунууд амар трендлээд л ш. Тэгэхээр хэтлээ тийм дууч тэгвэл хүмүүс сонсох байхаа гэж хийдэг хүмүүсүүд бол арилжааны commercial гэдэг юм болж байгаа байхгүй юу? Арилжааны commercial гэдэг хүмүүсүүд хайрын дуу ихээр commercial гэж ойлгоод байгаа. Хайрих биш зүгээр яг тийм сэтгүүр хийсэн дууг л commercial гэж аахгүй. Тэнгүүд одоо жишээ нь 76-г ингээд 76 муусан дуунууд ингээ ард түмэн уурлаад амар сонсдог болсон байл та тий 76-г муусан дуунд л тренд болол тий. Тэнгүүд 76-г хэтлэн болж тэгвэл хүмүүс сонсож гэж хийх юм бол ч бас арилжааны дуу болж байгаа гэсэн. Commercial mainstream тий. Дуун дээр бол тийм байна. Амьдрал дээр над үнцэн байхгүй гэж аахгүй тий. Тэр амьдрал дээр бол ерөнхийдөө за хүн чанараа алдахгүй л байх хамгийн чухал. Хүн чанараа алдахгүй тэгээд бас үргэлж одоо гэр бүлээ нэгт тань. Гэр бүл гэснээс нэрээ юу явсан шүү дээ. Хаан банкны нөгөө хуулганы тий хийцэн гээд гадуур. Тий. Тэр яг бас би хэлсэн л дээ. Ер нь бол тэр бол яг зүгээр бит хоёр яг хэрэлдсэн байсан үе. Тэгээ хосууд бол хэрэлж ил байдаг ч тий. Ер нь бол яг үнэ хэлэхэд орчлыг нь хэлэхэд бит хоёр 10 жил ер нь бол хамтаа 2016 онд танилцж ирсэн. Тэгээд одоо та хоёрын жишээ нь анзаарснаар би жишээ нь их нэртэй нэг удаа хэрэлдэж ч юм уу сошиал дээр ч юм уу юм болж исэн бол эсвэл би өөр нэг шар мэдээнд ороод ч юм уу тийм ям тэр одоо ингээл чих халууцуулаад янз бүрийн болж исэн бол нэг ч удаа болж байгаагүй тийм санах гад үзэл да их байхгүй л. Ялангуяа гэр бүлийн ихнэр нөхрийн ч юм уу тийм нэг ч удаа болж байгаагүй тийм дандаа тийм бит хоёр ер нь бол угаасаа 10 жилийн турш танилцсан хоёр хүн тэгтээ дотор мэдээж хэрүүл болж байгаа штэ. Тэгээ хэрүүл болцсон гэсэн чинь бит хоёр яг нэг хэлтгэхээр дандаа би ялангуяа ингээ блоклцдаг байхгүй. Тэгээ бит хоёр бивнээ блоклоод имэйлийг хүртэл блоклцсан байгаа байхгүй. Тэгээ тийм үед би дахиад ингээд уурандаа юм хэлэх гээд яахаа мэдэхгүйсэн тэр үедээ би тийшээ утхан дээр нь албаар хэлмээрээс үгээ. Яг би тэрийг чим уу гээгүй штэ. Тэгээ байгаа штэ ер нь бол тэ. Сара манай эхнэр болохоор зүгээр тухайн үед бас нэг хэлэлцсэн тэр юм дээр угаасаа уурандаа шууд тэгж бичээд манай эхнэр яг тэрэн дээр бас нөгөө намайг хэдэн хүмүүс харж байгаа билээ гэдгийг бас тухайн үед бодохгүйгээр шууд тэгж тавиал дараа нөгөөсөө би бас маш том алдаа хийчлээ тэргээл өөрөө стори хийсэн л. Боноква айгал тайртай сонголт. Таны рэпер хүний хувьд хүүхдтэй болсноос хойш та ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Би яг ийм л байсан дөө. Яг ийм ерөнхийдөө яг жирийн үедээ ерөнхийдөө бүр ингээл амар даалдаг яриад байдаг биш гэхдээ бас фаны нэг хашгимчдаг тэгэл тиймээс нөгөө багтаа бас намайг зарим хүмүүсүүд амар тийм сахилахгүй байсан бах те тэргээл нэг нэвтрүүлэг тэгдэг байхгүй нөгөө охиных ус мөс ингэж эсэлт үзэн зурж мараад ч юм уу ингээл нэг хорлж морлаад байдаг тийм бол ерөөсөө баг би дандаа чимээгүй л явждаг байсан тэгэл нэг хөл бөмбөг тоглох дуртай нэг тийм л хөтсөн тэгэл одоо ч гэсэн тиймэр л тий гэхдээ яг хуу жоохон уучгаараа их яриа болчих юм шиг байна. Сэтгэлийн юмнуудыг хамаагүй гонё биш. Ямар тийм далдаг талтай болчихсон. Би нэг хэрэг дурлцоо. Таны энэ одоо энэ гинж штэ. Одоо алмаз энэ байдаг юм эсвэл одоо юу хийх юм бэ? Сүүлд нэг Double Boys нөгөө студийнхаа логоор хийсэн нэг юу хийсэн. Тэр бол юу бага. Lab Diamond-аар хийсэн бага. Энэ болохоор энэ чи ямар нэртэй хэвлээ. Энэ болохоор нэг юу бишээ. CG Stone гэдэг Cubic Zircon гэдэг. Би ч одоо Монголын бас нөхцөл байдал юу вэ? Би хэдэн зуун саяын одоо гинжмэнч алмаз зүгээ яваадах бас нөхцөлтэй уус билүү те артистууд нь тийм их мөнгө олдог билүү явж байсан. Зэл нэрэлээ тийм ээ.
Тэг ямар ч байсан өөрийгөө болон ойр тойрныхоо эхнэр хүүхдтэй ямар ч байсан үлсэхгүй л явж чинь тэгэл. Ер нь нууцчвал та ингээд хамгийн одоо ингээд их хэмжээний мөнгө авч ирсэн зүгээр нэг ганц тайзан дээр гараад ганц дуулалтаар. Тэгвэл би яг үнэлгээгээр л дуулна. Тэгэл одоо би ерөөхдөө арга хэмжээндээр 4-өр дуулж байгаа 4-өл авна тийм. Тэгээс илүү авчихсан юм байхгүй. Дандаа тэгэл саяар дуулдаг байсан бол тэр үедээ саяал авдаг байсан. 4-өр дуулж байгаа бол 4-өл авна. Хаяада хямдруулна тэгэл тийм. Яг шууд замаа гэж надад шууд хөргөөл шууд 30 40 сая ч юм уу тийм бол байхгүй. Гэхдээ нөгөө шинэ жил минжилээр зүгээр нөгөө өдөр болгон амир их нөгөө бас шинэ жилийн үгээр дуулж шүү дээ. Шинэ жилээр та нар хэдий нууц жил хэлчихэж. Энийг хүн болгон гадуур ярьдаг байхгүй юу? Дуучид алдаг баха энэ тэгээд алдаг хүмүүс байгаа. Тэгээд нэг дундаж байдаг. Тэгээд бас баг байдаг л байгаа. Ер нь бол би түрүү жил ер нь шинэ жил айгу багсан байсан. Нэгт нөгөө өөрсдөө дотроо яг түн шиг гэдэг юмнууд амар хийдэг болсон. Хоёрт бас шинэ жил хийхгүй гэдэг, төрийн байгууллагууд хийхгүй гэдэг ч юм уу амар их. Тэгээд бас ер нь бол санхүү хүмүүсүүд улсад хэцүү байсан шүү дээ. Би болохоор 200 арай өрөөгөө тиймэрхүү. 200 агуу. Шинэ жилийн тийм яг нэг шинэ 12 сард. тэгээд энэ дотор гуйлга бас байгаа. Гуйлга гэхээс илүү зөв бартер мессер байгаа. Эсвэл одоо ингээл би одоо тоглолтоо ихтэй дараа шинэ жил дээр чинь дуулаад өгнө. Одоо энэ дэлгэцээр ингэчээс гэл нэг хямдрал мэдрэлч юм. Тийм хүмүүс бас байгаа. Ганц хоёр гуйлгууд байна найзуудын те. Ер нь танд ингээд очисон ч ёстой үнэхээр тухгүй байсан шүү гэсэн тайз байсан уу? Тухгүй тайз зөндөө байгаа. Дууралт нь хамгийн чухал нь дууралт нь мяагаал гэхээр амар тухгүй л гэж байгаа. Бидний ч ойрлоод байдаг тэр нойлогтой сонсогдохгүй те. Тэр бол хамгийн тухгүй. Тэгээд бас тэ бусдаарч гайгүй дээ. Очоор нөгөө дээдлийн ахнар ч юм уу дууш мосож ихтэлцээ би орч чи орч хандаа байж байгаа байхгүй. Тийм байхгүй. Бид нар ч одоо бимтэй аюугаа хүндэлтэй л байж тийм. Тэгтээ надаас гойхон гоё юм байна шүү дээ. Ахангаас яцгүй ахан дараа ажиллах юм бол яах гээл нь л дээ. Одоо рэпрүүд дотроос таны хамгийн хайртай. Яг рэпрүүд дундаасаа дүү юу? Дүү. За одоогор бол тэгэл манай Вандебогийн хоёр л байна да. Яг хамгийн мэдээж надад хайртай дүүнэр зөндөө байгаа. Тэгтээ яг одоогор бол ойрхон. Тэгээ ойрхон бол манай Вандебогийн хоёр байна. Тэгэл цаашлуул Бикатрина байна. Тэгэл зөндөл дүүнэр байна дөө. Марцсан бол sorry бас зарим дүүнэрэд би зүгээр ерөнхийдөө л ингээ шууд толгойд орсноо л тэгэл бас тэр байна энэ байна гэж зөндөө байгаа л да. Нүби комедигийн Бата ах чинь лооч госных. Ер нь хар багын 200-ын найзууд гэж ойлгогддог. Доод идэг ч хүмүүс. Тийм үү? 200 биш Батаг 40 мянгад дэсэн. Манайх болохоор 200-т тэгээд бид хоёр чи ирэлгээс 10 жилдээ нэг суралцсан байхгүй юу? Бата бид 10 жилийн нэг 10 жилийн найзууд тэгээд 5 дахь ангиасаа л найзлсан юм 5 6-аас өдний хүртэл идэг чинь. Флата болохоор 2012 3 оноос бас нэг 14 мөрөн жил болчихсон. Тэгээд Бататай болохоор чинь бүр 2007 8-аас аахгүй. Тэгэхээр ч одоо тий 19 жил 20 жил болгож байна. Мисэм дамтрахад мисэм айгу имзэг тэгээд ингээд дорхноо ингээд цэс гэ минчичдэг. Шууд ингээд би ингээд нэг жоохон таалагдахгүй юм хэлж мэлжтэй тэгвэл гэл минчигээл ингээд уурлал тэнгуут ингээд шууд бас дорхноо гарчдаг л та нэг тэр нэг удаан сунжраад байдаг. Бид хоёр бас нэг ганц хоёр удаа бас уцсны цаанаас амар ойрлтжсэн юм байна. Чэдүүл гэж тэнгуут л өөдс амар ойрлтдаг заа. Амар чанга ойрлт. Чи надгүйгээр чи бараг долохгүй юу чи. Би дэрхтээ хэсэггүйгээр чи гэлөө. Тийм ерөнхийдөө баг тийм хөө. Үтэн сүнэн чи. Тэгэл тэгснэ яг би ингээ уурчаал явж исэн чинь тэгэл 5 минут за манайгаа уучлаарай гэл мисэн бас нөгөө эмхтэй ээжж айгу бас төрүүлж буулт хийдэг тийм нөгөө муухан 90-с илүү мушик гэдэг шүү дээ. Яг тийм тэгээд бас мисэндээ тийм хайртай шүү. Эмхтэй хүнээрээ төрүүлж уушгүйж буулт бол бас агуурлаа зү. Тийм ч амар ухаан шүү дээ. Хүш гинжих тэр нөгөө нэг лайв биш тэ нэг лайв явуулсан шүү дээ. Халзаах энд гарч чи нэг тааш нэг амар ингэж мэгдсэн шүү. Тэр юу лайв яасан бэ? Тэр болохоор нөө Чонгчин гэдэг хотод бид нэр клипний ажиллаар явж байсан үе ихгүй юу. Тэгээд хүмүүсүүд болохоор хар тамхи татсан байна. Цагаандаа гарлаа марлаа гэж амар их шүмжилсэн билээ. Тэр нэгт халзаахтай явж байхдаа би хар тамхи татаад явж явах уу те. Хоёрт хятадд те хамгийн шууд цаазаар авдаг газар би хар тамхи татаад явж явах уу те. Тэр бол зүгээр цэвэр согт байсан.
лайв дээрээ би өнөөдөр сохтуу байсан болохоор лайв хийж байгаа шүү дээ. Яг team live те. Тэгээд дээр би тэр үед бол тасарсан байсан юм уу бүр яг баараас гарсан шаа сохтуу байсан. Сэтгэл хөөрөд бүх ажлуудаа дуусгаж хамгийн сүүлийн явахын өмнөх оройно бид нэг гарыгээ дуусгахгүйсэн чинь тас яваад. Тэгээд тэрэн дээр яг хуу намайгаас хар тайм гээд хэлсэн гээд ерөөхдөө team нөгөө юунууд амар их мэдээлэлүүд явсан л да. Хар тайм чинь гэж доор нь комент байсан аахгүй. Тэр болохоор ерөнхийдөө нөгөө юу шиг юм бас одоо хүн хүнтэй ингэ хэрэлдэхээр би ер нь бол бас зарим хүмүүс мэдэх бах би лайвн дээр хүмүүстэй шууд ингэ зарим намайг өдөд хүмүүстэй хэрэлдчихдэг байхгүй юу. Жогоо шууд уур өрөөд. Тэгвэл чи тэгээд чиний хажууд би бол тимч тэгээд хэрэлдчихдэг байхгүй юу. Тэнгууд тэр нь намайг ингэ нэг юм зураг гаргаагүй юунаас ингэ намайг бүр спам датсан байхгүй ингэ дахин тийм хардаг мартай юу юм хэлсэн байхгүй. Тэгэхээр нөгөө чи юу штэ тэнэгчтэй гэж жоохон бахт нөгөө ингээл чи тэнэгчтэй тийм тэнэг дэ чи яах юм гэдэл нэг тэгдэж штэ тэнэг дэ чи яах юм гэдэг штэ тийм л тийм би ард мэн чи тэгээ яах тийм утгаар би ард тэгээ яах юм гэд би өөдөөс нь тэр үнэлээр би хандаж хэлсэн байсан байхгүй. Тэгээд яг уу би бол одоо тэр хүмүүсүүдэд бол би нэг ч амьдралдаа муу юм хийж байгаагүй би зүгээр энэ зөвхөн 19 жилийн турш би хөгжим хийж би хүмүүсүүдийн чихийг баясгаж те гунх үед нь би найз нь болж те салах үед нь би баг X нь болж исэн шүү дээ те ерөнхийдөө салцсан үед нь би X нэм шиг тиймэрхүү дуунуудыг сонсвол те тэгэл гоё дөргих үед нь бас хамт шоудж байгаа хам шиг нь байж те дандаа тийм хажууд нь хань болж исэн гэж бодож байгаа. Тийм тэгээд ерөнхийдөө би 19 жил ингээл хүмүүсэд гоё happy моментиг нөгөөл хөгжмөөр ингээл тасралтгүй би нэг ч баг таслаагүй шүү дээ хөгжмөө те. Тэгэл ингэж яхад ер нь миний заавал тэгж мууг үзэх гэж тийм screen record хийгээд ч юм уу эсвэл ер нь намайг заавал тэгж муулж яах вэ би та нарт юм хийгээгүй би та нарт гоё хөгжимд хийдэг хүн шүү дээ би өөр юм мэдвч би энэ хулгай хийгээгүй худлаа ярьж хулгай хийж би газар алт малт ухаж мухад ч юм уу эсвэл офшор данс мас руугаа улсаас мөнгө хулгайлж сууж байгаа тэр хүмүүсүүд биш шүү дээ би зүгээр та гоё хөгжим өнгөө YouTube дээр тавьж өгвөл та нар сонсоорой гэж байж байгаа юм шүү дээ. Тэгэл аав ээжлээ хийгээл гэр бүлтэйгээ тийм би тэрийг зараачгүй шүү дээ. Би хөгжмөө зардагчгүй шүү дээ. Бүгдийн нүгүүд та нар сонсдог. Тэгэл тийм байж бас заавал миний мууг үз яах юм бэ? Зүгээр 5 сарын 30-нд хурж яар гоё тоглолт өсчихгүй юу? Хүмүүс 5 сарын 30-нд төв зингэлт хүрээлэнд. Тоглолт бол нэр өмнөхөр галзуулах хэрэгтэй тийм. Одоо таны сонсогч болон залуу дүүнер одоо өөрийгөө олоогүй олсон сонсдог хөгшин ах ихч ер нь олон хүнд хандаж хэлэхэд ихвчлэнтэй дүүнер рүү хандаж хэлсэн зөв баха ер нь. Миний дууг их young-ууд их сонсдог шүү дээ. Хандаж хэлэх үгөө. Тэгтээ зүр сонсогч нар те рэпер гэдэг юм биш. Яг хөө тэгэл дүүнертэй хэлэхэд мөрөөдлөө дагаараа тэгээд хийж байгаа юмда тууштай байгаад бас хийж байгаа дуртай юмаа хийгээрээ. Тэгээд дуртай юмаа хийх юм бол хизээж тэр хийж байгаа юм чинь та нарт ажил шиг дараа шиг санагдахгүй. Тэрнээсээ та нар кайф авч тууштай хийнэ. Тэгээд миний энэ бас тууштай явсны хөдөлмөрч гэж намайг хүмүүс хэлдэг л дээ. Энэ хөдөлмөрч байгаагийн хамгийн гол шалтгаан бол би энийг хийхдээ өөр дуртай байдаг учраас би ингэж тууштай байсан болов уу гэж боддог. Тийм учраас одоо дуртай юмаа хийж байгаа юмдаа дуурал тэгэхэд аяанда босод бүх юм дагж ирэндээ амьдрал шагнандаа. Одоо бэлгийн болон та. За бэлгийн болон рэпер хүн бас ууланд гаралгүй л яах вэ? Ууланд одоо ингэ явж ил тань ш тий. Рэпер хувцастайгаа уул аваатанд гарна аялал зугаалгахт явна. Хамто брэнд байгаа. Уулын болон аяллаа брэнд хаа. За баярлалаа. Нэг ингэ танд өгч байна. Би ч ер нь бас үсээрээ та. Жоо эдийн шуналтай. Бэлэг авах бол дуртай. За нэг хэлээ. Юу өгч явуулч. Манайхан тэгээд хамт хүн болгонд янз бүрийн юм өгч тийм үү? Подвалк юм аа. Шайн том гой цагаан. Подвалк байна. Материал нь гоё ихтэй байна. Ингэ заа. За малгай байна. Уулны малгай тий. Юм бол. Наач. Амут юм байна. Уулны юм. Уулын нийл амут юм шиг. За энэ ямар брэнд гэсэн бэ? Хамтоо. Тий. За. Нэг дээгүүрх юм шиг өнөөс. Бүрөө ослол юм байна тий малгай. Задлаад үзчих. Энэ юу н яад юм аа? Айгу технологи өндөртэй товсууд байдаг. Би ер нь босч тий ямар ч мялхаач. Суугаад байвал гэж юу? Ийм авчихсан юм. Энэ нэг салхи
салхи нэвтрэхгүй хөлсийг яагаад авахгүй гүүж мөхтэй юм зүгээр те. бороо нэвтрдэг юм технологи өндөртэй. Энэ хоёр нууц карматай. Энэ эсвэл нөгөө ингэж хурааж мараадаг биш гэж юм шиг байна. Тийм шүү. Дотор орчдөг гэж магадгүй нэр. За. За. А юу юм? Одоо дахиад нэг 2 бэлэг. Тийм үү. За. Бэлэг. Гой. За тэгээ дараагийн хамтрагч Ву. Моби Хоми Ву. Одоо Вуг бол мэднэ ш та тий. Моби Хом хэр мэдсэн үү та? Юу болоод байгаа? Интернет үү моби юм. Тийм, моби Хом интернеттэй болон өрхийн интернетээс гурвалсан үйлчлэгээ болоод одоо Ву бол дотроо өчнөө олон кинотой тэгээ интернетнаас ингээ орж байгаа. Тэгээд давуу тал моби Хомиг шүү дээ та. Аялал зугаалга ингээ эн тэнд явж исэн чи аваад явчихна. Гол ирмэр дээр наадмаар бүх мөх одоо юу үзнэ. Ингээ аваад аяллаа лагер дээр нэгийг авна, гэр дээр нэгийг авна гэсэн юм багхгүй. Дунд нэгийг аваад явчих. Зөөврөх гэсэн үг нэгсэн доо. За. Энийг өгч байна. Энэ Монгол эротик контент байд юм уу? Бага. 3 дахь ивентдэгч маань одоо энэ доор одоо гарч байгаа энэ цаасын мартаад дээрэн суугаа хуглаа хийчихээ. Одоо балаа юм боллоо. Уучлаарай. Одоо Бонокогийнх маань Боноко байсан. Одоо энд байхгүй мөртлөө байгаа шүү хаа. Тань тэгээд нэг ууч. ингээд үгүй юм биш хаа. Ийм цаас байгаа маа. За ингээд танд ийм хөө цаас байгаа. За ингээд 6 сарын эрхийг өгч байна. Одоо усны хэрэглээ. За. Танд шууд одоо гар утсруу залгаал гэрч ирэл хоропор буулгachна. За nice. 6 сардаа бүр хүн 6 сард барахааргүй бараг гэр бүлийнх юм шиг буулгадаг. Бонокогийнхан бас зангарахтай болгоно. Машин авгаана. Тэгээ Бонокогийн юу вэ? Бонокогийн биш үү? Энэ савн дахин боловсруулдаг одоо Монголдо дахин боловсруулдаг. Одоо гадаахаа савн. Тэгэхээр Боноко худалдаа авч ивэл ер нь байгаль дээлтэй модыг харилж гэсэн. Нэг юм хувцсыг гэж хэдэн мод өгдөг гэнэ бас тийм юм байна. Одоо улам лекороо бол ганц дэлхийтэй болохоор гинэ. За ингээ Боноко байлаа. Хамтран ажилласан Боноко байлаа. Ингээд инхүүд отог олонний талын онцгой гэрээр дугаартаа орсон Гинжи ахтай баярлалаа. Тоглолтод амжилт хүсье. 5 сарын 30-нд 100-ны 6. Хомкам 26. Төв цэнгэлт хүрээлэнд болох болно.